За энэ соём үсгийг хэн зориулж номсон тухай гаргасан байдаг. За энэ бол нийт одоо Монгол туурхтан буюу ар өөр, нийт хушуу, нийт Монгол түмэндээ бол зориулан гаргалаа. Яагаад энийг зориулан гаргаж байгаа юм бэ гэхлээр энэ соём бүсэг бол цаанаа олон талын ач холбогдолтой. Зөвхөн үсэг бичгийн ач холбогдол байна. Шашин номын ач холбогдол байна. Төр иргэний ач холбогдол байна. Олон талын ач холбогдол байна. Эдгээр олон талын ач холбогдлыг нэгэн одоо үсэг бичгийн зангидан ганцхан үсэг бичигт биш өөрийнхөө бүтээл бүхэндээ тэр санаануудаа оруулж өгсөн байдаг. Тэгэхээр энэ миний зориулж гаргаж байгаа шавнар маань бол энэ соём бүсгэн дээр тулгуурлан одоо бурхан шашны гүн ухаан тэргүүтэн энэ одоо гэрэл гэгээлттэй зүйлийг мэдэрч авах. За энэ гэгэрэл дээр тулгуурлан одоо аг тарины мөрөөр замнаж хурдан түргэн гэгээрлийг олох ийм нэг зорилготой. Тухайн үеийн нөхцөл байдал бол одоо та бүхэн мэдж байгаа Манжийн одоо эрх шиолдор байсан. Тэгэл өндөр ягэн зан бозор тэргүүтэн Монголын одоо нөлөө бүхий улсууд бол аль болох манжлаа туурах тусгаарлах ийм л одоо эрхэм зорилготой байсан. За үүний илэрлүүдийг бол өөрсдийнхөө үйл явдалч байдаг юм уу, бүтээл, туйрвал эндээ бол илэрхийлээд байсан. За энэний нэг илэрхийлэл бол одоо соём бүсэг гэж хэлдэг байхгүй юу? Яагаад соём бүсгийг зохиож ийн гэхлээр тухайн үед бол Монгол бичгээс манжууд одоо өөрийнхөө үсгийг зохиогоод одоо манж үсгийг гаргасан. За тэр нь бол Монгол бичгтэй үндсэндээ бол ялгаагүй, тусал биед тэргүүтнээс л ялгарна гэхээс бол харахад бол одоо манж үсэг юм уу, Монгол үсэг мэддэхгүй. Өөрөөр хэлэх юм бол одоо хүчтэй дэргэд хүчгүүн мөхөс хичээр Монгол бичиг маань тэр үед бараг л одоо яг манжуудын бичиг гэсэн ийм байдлаар төсөөлөгдөв. Тэгэхэд бол монголчууд бол өндөр ягэн тусгай нэг үсэг зохиогоод тэрийг одоо монголчуудаар хэрэглүүлэх гэсэн энэ зорилго нь бол бид нар бол манж үндэснээс тусдаа өөр үсэг бичигтэй ийм ард түмэн гэдгийг бол илэрхийлэх ийм бол далд одоо бас нэг зорилго байсан гэж үздэг юм аа. Өндөргэнтэн бол тэр үсгэн энэ үсгээр нэлээд олон ариун одоо ном судар хэвлээд энэ үсгийг одоо түгээг дэлгэрүүлэх ийм бодол санаатай байсан боловч цаг зуурмын одоо цагийн зэвүүнд одоо огт амжаагүй хэрэг. Тийм учраас энэ бичгээр бол итгэл гэдэг нэг судар байдаг, бас нэг ойр зуурын сөөхөн гэдэг жижигхэн судруудад баралсан хэвлсэн ийм зүйлсийг энэ судлаач цуглуулж хадгалсан байдаг. Үнэндээ соёмбоор бичсэн дурсгал бол маш бага. Харин зүгээр соём үсгийг бол сүүлд нь номын гарчиг, сүм гидийн гоёл чимгэл энэ интерт бол бас үргэлжлээд бас хэрэглээд явсан явдал бол байдаг юм.